Эрхэм үзэгчдээ хөтөлбөрийн дараагийн зочноор бид улсын их хурлын гишүүн инх цэсгийг урьж ирүүлээд байна. За, та бол эрчим хүчний яг мэргэжлийн инженер хүн. Дотоодд олон улсад ажиллаад үзсэн туршлагатай тийм үү. Хоёул Монгол улсын эрчим хүчний салбарын нөхцөл байдлын талаар яриагаа эхлэе. Тухайлбал өнгөрсөн өвөл тийм үү. Тог цахилгааны үнийг яг хэрэглэгчийн гар дээр нэмсэн мөртлөө хамгийн их тог тасалдсан эрчим хүчний хамгийн их айдас үүстэй өнгөрөөсөн өвөл байлаа шүү дээ тий. Мэргэжлийн үнийн хувьд та энэ дээр ямар анализ хийж байгаа вэ? За тэгээ ер нь бол өнөөдөр одоо эрчим хүчний салбар маань бол нэлээд хүнд байдалтай байна л да. Өвөлдөө одоо хэрэглэгчээ цахилгаанаар тасалж ээж одоо өвлийг давж байна. Дээрээс нь маш одоо олон хэрэглэгч бие одоо цахилгаанаар дулаанаар хангадаг гэхэд бид нар хангаж чадахгүй байна. Тэгэхээр энэ бол мэдээж ингээд олон жилийн хугацаанд бид нар нэгдүгээрт нь одоо энэ салбар руу нэр хөрөнгө оруулалтыг бас дөрөвтэй сайн хийж чадаагүй. Олон одоо их усруудыг бид нар барьж чадаагүй. Дээрээс нь одоо үн тарифын олон жил одоо өртгөө нөхөхгүй хэмжээнд барьж явснаас болоод өнөөдөр эрчим хүчний салбар маань ингээд одоо улсынхаа эдийн засгийг баймалчсан ийм одоо салбар болчиход байна гэж ингэж харж байгаа. Товчтой бол энэ. Гэхдээ та одоо бол эрчим хүчний салбарт яг инженерээр ажиллахгүй төрд бодлого барьж байгаа хүн л дээ. Тэгэхээр эрхцэн хувьд яг өөрөө ороод за ингээд мэдээж мэргэжлэр ажиллахад нэг ийм байгаасаа тариф чөлөөлөд өгөөсэй тийм үү. Хөрөнгө оруулалтаа нэмээсэй гэж боддог хүн өөрөө яг бодлогын түвшинд очиад хийхэд таны бодсноос юу ялгаатай байна? Юу хүндрэл бэрхшээлтэй байна? За яг мэдээж хараа энэ асуудлыг цэгцэлж янзлахад бол одоо маш олон ажлуудыг хийх шаардлагатай байгаа шүү дээ. Мэдээж тийм үн тарифын асуудал байгаа. За хөрөнгө оруулалтыг татах асуудал байгаа. За улсын хурлын одоо гишүүний зүгээс юу гэж харж байгаа гэхээр нэгдүгээр айгүй том асуудал бол ерөөсөө энэ салбарын хууль эрх зүйн орчныг доктортой болгох нь маш чухал юм байна. Магадгүй өнөөдөр энэ бидний бүхний байгаа байдлын маань нэг шалтгаан ба манай өнөөдрийн хууль эрх зүйн орчин доктортой бос байна. Маш одоо ерөнхий ийм одоо товч хуультай тэгээд одоо энэ хуулиасаа давсан заалтуудтай 800 гаруй журмаар энэ одоо цахилгаан дулаан хангамжийн оролцогч салуудын харилцаа зохицуулж байгаа наа. Тэгэхээр энэ бол энэ салбарыг одоо зохицуултын хувьд маш их докторгүй салбар болгоод байгаа юм байна. Магадгүй ийм докторгүй салбар руу өнөөдөр хэн хөрөнгө оруулах юм бэ? Хэн өнөөдөр одоо энэ салбар руу заастаа өндөр бэрхшээлтэй тулгархгүй байна гэж үзэх юм бэ те? Тийм учраас миний зүгээс юу гэж харж байгаа юм бэхээр нэгдүгээр одоо том хийх ажил бол ямар ч байсан энэ салбарын хууль эрх зүйн орчныг одоо чамбааруул сайжруулж доктортой болгох нь маш чухал юм байна л гэж ингэж үзэж байгаа. За яг энэ сэдвэр хойлоо ярилцлага үргэлжлүүлнэ. Та одоо их хурл дээр энэ эрчим хүчний асуудлаар хид хідэн хуйлууд явж байна. Тэрний ажлын хэсгийг ахалж байна. Зөв. Энэ магадгүй Монгол улсад тулгамж байгаа хамгийн чимээгүй мөртлөө хамгийн тулгамдсан ноцтой салбар нь мөн. За яг ажлын хэсэг ингээд ажиллаад эхэллээ. Ямар хуулийн дээр сууж, ямар хугацаанд ямар үр дүн үзэхээр та зорж ажиллаж байгаа. Таны ахалсан ажлын хэсэг. За тийм. За тэгэхээр шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй улсын хурл маш одоо том стратегийн зорилтыг бол тавьсан. За тэр нь юу вэ гэхээр ер нь одоо Монгол улсаа нэг ийм иж бүрэн зохицуулттай, цаг үетэй нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн ийм одоо хууль эрх зүйн орчинтай болох нь зүйтэй байна. За яагаад вэ гэхээр өнөөдөр бодит амьдрал дээр маш их одоо журам бий болцсон байна. Бараг л одоо журмын их орон гэж хэлэхээр болчихжээ. Өнөөдөр хууль маань одоо маш ерөнхий, маш товчхон байна. Үүнээс болоод бодит амьдрал дээр энэ олон журмууд гараад ирж. Тэгэхээр энэ одоо журмуудаас болоод одоо хүний эрх зөрчигдөх, за тэр одоо хөрөнгө оруулагчид хүндрэл бэрхшээлтэй тулгарах ийм олон асуудлууд үүсэт байгаа юм байна. За одоо өчигдөрхөн жишээ нь одоо Булган Туяа гишүүн хэлжсэн жишээ нь хүүхдийн эрхийн тухай хуулийг баталсан. Тэрнтэй холбоотой 14 журмаас хүн 2 нь батлагдаад 12 нь сураггүй байгаагаас болоод энэ хууль өнөөдөр бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. За одоо Тэмүүлэн гишүүн ингээл малчны хууль баталсан дагалдах журам нь батлагдахгүй болохоор хууль хэрэгжихгүй байна. Өөрөөр хэлбэл маш олон хууль гаргаал байдаг, дагалдах хууль нь эсвэл батлагдахгүй. Нөгөө хууль хэрэгждэггүй, дагалдах журмууд нь. Тэгэхээр танаа салбарт болохоор маш олон журам байгаад хууль чинь дэндүү товчхон байдаг. Өө тийм манай одоо энэний шалтгааны. Тийм ерөөсөө манай эрчим хүчний тухай хууль гэдэг нэг том одоо хуулиар бол дулаан цахилгааны хууль гэдэг энэ одоо хоёр салбарын оролцох талуудын харилцааг зохицуулдаг. Гэтэл энэ хууль маань ерөөсөө төрийн байгууллагын эрх үүрэг тусгай зөвшөөрөл гэдэг ийм 6хан бүлэгтэй 18 хуудастай ийм товч ерөнхий хууль. Энэс болоод 800 гаруй журмаар өнөөдөр дулаан цахилгааны салбар харилцаагаа зохицуулж байна.
Тэгэхээр энэ салбар бол хууль эрх зүйн хувьд бол маш тогтворгүй байна гэсэн ийм одоо дүгнэлтэнд хүрсэн байгаа. За бид нар энэ ажлынхаа хэсгийн хүрээнд хоёрдугаар бидний хийсэн нэг ажил бол бусад улс орон ер нь яаж одоо болоод байгаа юм бэ? Хууль эрх зүйн хувьд тэр утгаараа бид нар хэрэглэгчээ дулаан цахилгаанаар хангах ийм асуудалтай манайхтай яг ижил төстэй Казахстан, Унгар, Дайн, Герман, Эстон гэдэг ийм 5 улс. За дээрэс нь эрчим хүчний одоо энэ зах зээлийн либералчлалыг маш сайн хэрэгжүүлсэн Австрали, Синзеланд, Япон гэдэг ингээ нийтдээ 8 улсын хууль эрх зүйн орчин. За дээрэс нь тухайн одоо эрчим хүчний салбарт ажилладаг байгууллагууд тэрний одоо уялдаа холбоог одоо сайн туршлагыг сайн судлаа гэдэг ийм зарчим барьж ийм одоо судалгааны ажил ингээ хийлээ л дээ. Ингээ үзэхээр энэ улсууд маань бие даасан дулаан цахилгааны хуультай. За тэр одоо дулааны хууль ингээл ихт чин дор хаяж одоо 5-аас 10 бүлэгтэй 40-оос 50 хуудастай. За цахилгааны хууль ингээл их чин 10-аас 20 бүлэг 100-аас 200 хуудастай. Өөрөөр хэлбэл энэ улсууд бол харилцаагаа журмаар биш аль болох хуулиар зохицуулдаг юм байна. Тогтвортой харилцаал байвал хуулиар зохицуулж явж өнөөдөр тэр тогтвортой зохицуулт бий болдгийм байна. Тэгжээж энэ салбар маань хөрөнгө оруулалт татаж оролцогч талууд хүндрэл бэрхшээлтэй тулгарх нь багасж хэрэглэгчийн эрх ашиг хангагддгийм байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн. За тийм учраас бид нар ерөөсөө энэ эрчим хүчний тухай хуулийг цахилгаан хангамжийн тухай хууль, дулаан хангамжийн тухай хууль гэж хоёр одоо том хууль болгож салгая. За тэгээ өнөөдрийн байдлаар бол бид нар 3 дугаар одоо том хийсэн ажил бол дулаан хангамжийн тухай хуулийн эхний одоо төслийг боловсруулчаад салбаруудаасаа саналыг аваад сайжруулах ажлыг хийгээ явж байна. За цахилгаан санал авч яхад танаа салбарынхнаас хамгийн их хууль дээр ерөөсөө энийг л яг журам биш бүр одоо ингээд тогтвортой хөдөлшгүйгээр хуульчлаад өгөөч гэдэг гол зүйл залтууд нь юу вэ? Йоо зүйтэй. Маш олон сайхан одоо саналууд бол ирж байна. За тухайлбал өнөөдөр бид нар одоо дулаан хааныхаа төвлөрийг тоолуураар биш метр квадрат байрныхаа метр кубээр одоо бодож тогтмолоор төлдөг. Тэгэхээр энэ асуудал ерөөсөө байж болохгүй. Аль болох л одоо цаашаа хэрэглэгч болох нь дулаанаа тоолуураар төлдөг болох хэрэгтэй байна. Тоолууртай байж хэмжиж бид нар хэмнэн чадна. Хямд чадна, нээрэс нь удирдах чадна. Та одоо ингээ амралтаараа нэг гадаад явхтаа л одоо тэр метр квадратаар бодог учраас мөнгө нь гүйдэг байх нь шүү дээ. Тэгвэл тоолууртай болчихвол яах вэ? Та хаачаал мөнгө чинь гүйхгүй. За энэ асуудлууд бол маш их хүндэж байна. За 2 дугаар асуудал болохоор одоо маш олон одоо хүмүүс ингээд нэлээд том шугам барьчаад за тэгээ цаашаа би тэрбум төгрөг гаргасан одоо ингээд чи надад хэдэн төгрөг төгстэй гэдэг өөрөөр хэлбэл дулаан хангамжийн асуудыг нэлээд хөндрүүлээд явж байгаа асуудлууд их байдаг юм байна. Энийг одоо зохицуулах шаардлагатай гэж ярьж байна. За энийг бол олон улсад бусад улс оронд айл хэдийн зохицуулсан байдаг юм байна. Яавал тэр хувийн шүлжээ нийтийн эзэмшлийн шүлжээ болж хувирдаг юм бэ гэдгийг ингээд маш нарийн зохицуулсан байдаг юм байна. Бас энэ зохицуултыг бид нар ингэж оруулж өгч байна. Дээрээс нь бид нар одоо нэг 2000 гаруй гигакалори дулааныг хангаж байгаа гэж байгаа. Гэтэл дулаанаар хангаж чадахгүй байгаа маш олон хэрэглэгч байгаа. Гэтэл энэ хэрэглэгчийг өнөөдөр улс өөрөө хангана гэвэл хүндрэлтэй хэдэн жилч болно. Тэгэхээр энэ рүү бид нар аль болох хувийн хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байгаа. Тэгэхээр одооны хуулиар яадгүй гэхээр одоо та жишээ нэг орон сууц бариад эсвэл нэг үйлдвэр бариад өөрийнхөө хэрэглээг хангах гад нэг их усэр бариад ингээ хангах гэхээр дундуур нь төр орж ирдэг. Та одоо тусгай зөвшөөрөл ав. Би одоо таны үн тарифыг батлана гэд. За тэгэхээр энэ шин дулааны хууль дээр бол энэ одоо төрийн оролцоог байхгүй болгож өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр магадгүй бид нарын тэр хангаж чадахгүй байгаа олон мянган дулаанаар хангагдаж чадахгүй байгаа хэрэглэгчийг хангахын төлөө хувийн одоо хөрөнгө оруулагчид орж ирэх тэр одоо хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаа. Гэх мэтлэнгээр одоо бодит амьдрал дээр бий болоод байгаа олон асуудлуудыг зохицуулах хууль эрх зүйн орчныг нь бэлдэж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө цахилгаан дулаанаа тойроод хот тэлж чаддгүй. Нэг жижигхэн газараа шамбаралтад гэдгийг гол нюанс нь бас энд үйж магадгүй юм тий. Зүйтэй. Ер нь бол яг Улаанбаатар хотын энэ одоо төвлөрөл энэ одоо төгжрлийн нэг шалтгаан нь юу вэ гэхээр бид нар яалтж байхгүй л энэ нэг хідэн дулааны станцаасаа гардаг төвлөрсөн одоо сүлжээндээ холбогдохгүй л ингэж хигжээ суугаад байдаг. Тэгэхээр цаашдаа болоо яах вэ гэхээр би даасан дулаан хангамж дээрээс нь хэсэгчилсэн байдлаар ингээд тархмал байдлаар дулаан хангамжийн асуудлыг шийдээд явахаар магадгүй энэ одоо төвлөрлийн асуудал бас тархаж өгөх ийм одоо боломж бий болох юм байна. Эрчим хүчний үнэ тарифыг иргэд хамгийн их сонирхдаг. Гэхдээ та болохоор яг энэ үнэ тарифтай шууд холбоотой ажил хийдэггүй. Гэхдээ ер нь зүгээр
үзэгчдийн хамгийн их асуумар байгаа асуудал нь эрх намар өвөл дахиад үн нэмэгдэхүү гэдэг асуудал байгаа байхгүй. Та тэгэхээр зүгээр ер нь бодит байдал дээр мэдээлэл сайтай байгаа хүний хувьд нөхцөл байдлыг эрх зүйн орчны түвшинд харж байгаа хүний хувьд ер нь ямархуу хандлагатай байгааг та юу гэж боддог? Тийм. Бас мэдээж бидний энэ хууль дээр бол үн тарифын гэсэн бас мэдээж тусгай бүлэг орж ирж байгаа. За тэгээд өнөөдөр бидний одоо тэр батлаад байгаа цахилгааны үн тариф, дулааны үн тариф юун дээр үндэслэгддэг вэ гэхээр одоо гараад байгаа бодит өртөг зардал дээр. Тэгэхээр яавал бид нар энэ цаашдаа энэ одоо өртөг зардлыг бууруулах уу? Ямар механизм байх хэрэгтэй байна? Дээрээс нь энэ өртөг зардал үнэхээр бодит юм уу гэдгийг хяндаг тэр механизмыг илүү одоо сайжруулж, хариуцлагажуулж өгөө гэдэг заалтууд бол энэ хуулийн дээр бол орж ирж байгаа гэсэн үг. За дээрээс нь одоо энэ эрчим хүчний салбарын эдийн засгийн бие даасан байдлыг одоо хариуцаад хангаад явж явах хэвээр эрчим хүчний зохицуулах хорооны бие даасан байдал алдагдсан байна гэд олон хүн ярьдаг. Тэгэхээр энэ бие даасан байдлыг одоо бас сайжруулж өгөх зохицуулт бол бас хуулийн дээр орж ирж байгаа. За та бол Австрали улсад яг ажиллаж ажлын туршлагыг эрчим хүчний салбарт хоригдлуулсан байгаа шүү дээ. Тэнд бас хэрэглэгчийн хувьар эрчим хүчээ хэрэглээд амьдрсан үн тариф нь манайхтай харьцуулахад ямар байна? Тийм, би ч Австрали яг магистр докторийн зэрэг хамгаалаа. Сүүлийн 4 жил тэнд эрчим хүчний салбарт ахлах инженерээр ажиллаж байсан. Тэгээ ер нь бол миний одоо мэдэрсэн мэдрэмж юу вэ гэвэл тэнд бол маш үнэтэй. За одоо ингээд нөгөө ер нь бол би боддөө шнэ Монголд бид нар бол айгүй дулаахан юм байранд амьдардаг байхгүй юу? Гэр дотроо нэг 24 бараг 23 градустай тий. Гэтэл Австралид бол үгүй шүү дээ. Австралид нэг цамц юм өмсдөг тий. Йоо Австралид бол одоо хэрвээ би тэр 23 24 хүртэл гэрээ ингээ газар халаах юм бол за тэгээ сарын төлбөр маань бараг 4-500 мянган $400-500 болоо явчихдаг байхгүй юу? Тэгэхээр бүр яавал одоо хэмнэх үү? Ерөөсөө зүгээр ингээл ашиглахгүй байгаа цахилгаан хэрэгсээ салгын ашиглахгүй байгаа өрөөгөө гэрлийн унтраа газа зөвхөн би одоо хичээлээ хийгээ сууж байгаа бол тэр хичээлээ хийж байгаа өрөөнийхөө л одоо халаалтыг залгана. Тэрнээс хойш одоо хүн байхгүй байгаа тэр том өрөөний халаа салга. Өөрөөр хэлбэл энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хэрэглэгч маш их хэмндэг. Яалтчгүй тэгжээж бага одоо төлбөр тушаадаг. Тэгэхээр одоо Австралийн тэр төлбөр бол Монголтой харьцуулахын аргагүй маш өндөр. Гэтэл бид нар чи ерөөсөө бүх юмаа залгачаад бүх өрөөнийхөө гэрлийг асаачаад дээр нь бүх өрөөнийх нь пар ажиллагаатай 0-д нь хүртэл халуун яг ингээл амьдарч байгаа. Тийм. Дэлхийн аль ч улсад ийм байхгүй дээ. Одоо энэ хуучин социалист улсуудаас ийм улс үлдсэн үү? Орос манайх хоёр байна. Ерөөсөө дэлхийн аль ч улсад ийм одоо химнэлт одоо тийм химнэ гэсэн юм юутай байхгүй. Яг энэ ерөөсөө юутай холбоотой гэхээр манайх ерөөсөө хямдхан л байна. За тэгээ сая яг тэр нэг 11 сард одоо үн тарифын шинжилт хийлээ шүү дээ. Тэгээ энэтэй холбоотой чинь нэлээд олон эерэг үр дагавар энэ эрчим хүчний салбарт гарсан байна. За би тэрийг одоо бүр маш тодорхой сайн хэлье гэж бодоод байгаа. За нэгдүгээр асуудал болохоор эрчим хүчний салбар маш их татаастай байсан. Улсын төсөв дээр. Хэдийгээр бид нар нөгөө талдаа хэрэглэгчдэд хямдхан үн өгж байгаа боловч энэ үнийг нөгөө талаасаа нөгөө татвар төлөгч байгаа мөнгөөс авдаг байсан. За энэ татаас байхгүй болсон байна. За хоёрдугаарт нь маш их алдагдaltaй байсан. Одоо ингээл нөгөө нүүрс хангадаг одоо уурхайнууд чинь байхан алдагдaltaй. За төмөр зам тээвэрлдэг нөгөө нүүрсийг тээвэрлдэг. Энэ бүх алдагдлууд байхгүй болсон гэж байна. За би одоо ингээд төсвөчрийн үндэсний төв дээр нэг өдөр сая хавар очсон чинь яг өнгөрсөн онтой харьцуулахад тэр өдөр 50 мегаваттын хэмнэлт гарцсан явж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад. Өөрөөр хэлбэл хэрэглэгч болгон яасан байна уу? Нөгөө хэрэглэхгүй байгаа гэрлийн унтраасан байна, цахилгаан хэрэгслээ салгасан байна. Тэгээд олон мянган хэрэглэгчийн одоо хувь нэмэр гэдэг чинь бүр 50 мегаватт тав хүн боддоо 50 мегаваттын станцыг барих гэж бид нар яаж зов зүдэрдэг вүлээ. Тэгэхээр тийм их хэмжээний хэмнэлт гарсан байна. За 20 дугаар юм нь болохоор хэрэглэгч ерөөсөө яавал би одоо нэг юм нарны панел батарей тавиад өөрийнхөө хэрэглээг хангах уу? За дээрэс нь одоо бид нар чинь нэг юм одоо хэрэглэгч өөрийнхөө хэрэглээг хангаад илүүдэл цахилгаанаа сүлжээ рүү борлуулах тийм боломжийг бүрдүүлээд өгсөн. Сүлжээ рүү зарах тарифыг өсгөөд өгсөн. Тэгэхээр маш олон хэрэглэгч өөр дээрээ нарны панел батарей тавьж байна. Гэх мэтлэнгээр маш олон эерэг үр дүн гарч байна гэж хэлнэ. За эрчим хүчний асуудлаас дулааны асуудал руу орлоо гэхэд за дулаан дээр анх удаага яг бидаас хуультай болох гэж байна тий. Яг юугийн чухалчилж ингэж хуульчлах хэрэгтэй гэж та итгэж юмшээд яг энэ хуулийн цэл ахалж байгаа лээ. Тийм. Ер нь бол яг одоогийн эрчим хүчний тухай хуулийн дээр дулаан цахилгаан хоёрыг хоёуланг нэгээ зохицуулт юм билээ. За гэхдээ дулаан цахилгаан руу одоо төлхөө анхаарчихсан.
ерөөсөө дулаан талд бол ингээд зохицуулагдаагүй харилцаа маш их байдаг юм байна. За зохицуулагдаагүй харилцаа гэж юугаа хэлээд байгаа юм бэ гэхээр жишээлбэл одоо аймаг сумын төв дээр нэг уурын зоох байдаг. Энэ бол яалтчгүй нэг дулаан үйлдвэрлэгч. За тэгтэл тэрнтэй харьцаж байгаа нэг хэрэглэгч. За тэрнтэй харилцаж байгаа өнөөдөр орон нутгийн удирдлага яалтчгүй нэг оролцогч тал. Тэгэхээр энэ хоёр оролцогч талын хоорондын харилцааны хим хэмжээг цагаан дээр хараар өнөөдөр журмаар зохицуулаагүй байдаг юм байна, хуулиар зохицуулаагүй байдаг юм байна. Өөрөөр хэлбэл дулааны салбар маань ерөнхийдөө одоо зохицуултын хувьд бол хаягдсан байна. Тийм учраас энэ дээр бол тусгайлан хууль гаргаж ирэх ёстой юм байна. Тэгээд манайхтай ижил төстэй бусад улс орон бүгд тусгайлан хуультай байна. Ингээд энэ бид нар нэлээд олон танилцуулгыг ингээ хийгээ явж байна л да. Одоо салбарынханда одоо манай эрчим хүчний салбарын бол маш их сэтгэл хангалуун байгаа энд. Тэгээд дээрэс нь энэ хуулийг улам одоо цааш нь чамбааруулах маш одоо үн цэнтэй саналыг өгөөд энэ хуулийг улам одоо сайжруулах гээд ингээд хамтраад оролцоод ингээд явж байгаа. Энд бид бүхэн маш их баяртай байгаа. Нийтийн эрх ашгийг яаж хангах вүлээ? Жишээлбэл дандаа хувийн юмнууд хөвчлэн бий болчихвол гэдэг асуудал гарч ирнэ тий. Яг зүйтэй. Тийм одоо яг дулаан хангамж дээр яг тийм асуудал байдаг юм байна л да. Ингээд том шугам шүлжээ барьчаад тэгээд цаашаа одоо хэрэглэгчүүдийг хангаад тэр хэрэглэгчээс одоо ингээд юугүйгээр ингээд өндөр хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгө одоо ингээд нэхээ сууж яадаг. Тэгэхээр энд бол одоо нийтийн эрх ашиг бол үнэхээр зөрчигдөж байгаа асуудал үүсдэг юм байна. Тэгэхээр энийг бол бид нар яаж тэр хувийн шүлжээ байжгаад цаашаа одоо ингээд нийтийн шүлжээ болж одоо хувирах вэ гэдэг ийм зохицуултыг бол нарийн одоо хуулийн дээр оруулж өгж байгаа. Энэ зохицуулт бол олон улсад аль хэдийн одоо ингээд бий болчихсон ийм одоо зохицуулт байдаг юм байна. Тэгэхээр цаашдаа бол одоо тэр нийтийн эрх ашиг бол зөрчигдөх ёсгүй гэж үзэж байгаа. Эрх мэдэл төвлөрлөлийн хувьд жишээлбэл орон нутгийн нийслэл ялгаатай ах уу? Таны санаачилж байгаа хуулийн дээр. Яг зүйтэй. Одоо хараа дулаан хангамж дээр ялангуяа эрчим хүчний хуулийн дээр бол тэр орон нутгийн удирдлагын оролцоо бол маш одоо хангалтгүй байдаг. За гэхдээ ерөөсөө энэ дулаан хангамжийн асуудал, энэ цахилгаан хангамжийн асуудал гэдэг чинь зөвхөн эрчим хүчний салбарын асуудал биш юм байна. Үнэхээр тэр одоо нийслэлийг, тэр одоо аймгийг, сумын, иргэдийн тав тухтай амьдралыг одоо хангахын төлөө сууж байгаа тэр орон нутгийн удирдлага бол энэ асуудал дээр маш их оролцоотой явдгийм байна. Өнөөдөр тэр одоо сэлб хороол гээл маш одоо том шинээр ингээд төлөвлөхгүй явж штэ. Гэтэл тэр одоо төлөвлөлтийг тэр дулаан хангамжийн шугамыг хаагуур явах уу гэдгээ тэр замтайгаа тэр орон сууцтайгаа уялдуулаад тэр төлөвлөөд явдаг ямыг тэр орон нутгийн удирдлага хийгээ явдаг юм байна. Тэр утгаараа энэ одоо шинэ хууль дээр бол тэр орон нутгийн засаг захиргааны удирдлага, дээрээс нь тэр орон нутгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын эрх үүрэг хариуцлага бол маш тодорхой болоод энэ хууль дээр сууж өгч байгаа. За жишээлбэл ингээ хуулийн эрх зүйн орчныг сайжруулахдаа нэг талаасаа хэрэглэгчийн харилцаа, эрчим хүчний хангамжийг зохицуулаад байгаа юм нэ. Нөгөө талаас хөрөнгө оруулалт татах хэрэгтэй болж шít хуулийн эрх зүйн орчин маань. Яагаад 5 дахь цэцлэгээ станц баригдаж чадаагүй бол хөрөнгө оруулалтын асуудал байгаа, эрх зүйн орчин асуудал байгаа. Одоо таны ахалж байгаа энэ хуулиар бид хөрөнгө оруулагчдыг таатаа нөхцөөр татах боломж яаж үүсэх вэ? За зүйтэй. Тэгэхээр яг би түрүүн хэлсэн тийм доктортой зохицуултгүй бол хөрөнгө оруулалт ерөөсөө л орж ирэхгүй байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг нэг хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа ингээд шийтчихэл за маргааш одоо хөрөнгө оруулалтаа явах гэж байна гэхтэл нэг журман дээр байсан заалт нь эсвэл ингээд өөрчлөгдсөн. Эсвэл нэг журам тэр журмыг сайд болгон өөрчлөлт. Тийм, сайд болгон. Угаасаа л ерөөсөө журмыг бол нэг сайд хурж ирэл нэг шинэ журам гаргаал ирдэг юм байна. Эсвэл нэг сайд гарч ирэнгүүтэл нэг журмыг бүр хүчингү болгочдөг юм байна. Эсвэл нэг шинэ заалт орж ирэл эрхийн зөрчиждөг юм байна. Тэгэхээр л эн чинь ерөөсөө тэр хөрөнгө оруулалтыг маш их хойшин татж байгаа асуудал байхгүй, ойлгомжгүй, тогтворгүй. Гэтэл энэ хуулийн чинь бас муучгүй, сайнчгүй энэ 76 эсвэл энэ 126 хэрэлдэж, хилэлцэж ингэж боловсруулдаг учраас харьцангуй юм тогтвортой хуулийн зохицуулалт өөрөөр хэлбэл хууль дараагийн 10 гаруй жил өөрчлөгдтөл энэ эрх зүйн орчин тогтвортой байх учраас тийм. Тэгээ яг маш олон хүмүүс ингэ асууж байгаа байхгүй ингээд за ингээд та бүхний энэ нарийн зохицуулалтын хууль батлагчаар журмууд байхгүй болох юм уу гэж асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр журам бол байна. Яагаад гэхээр байнга өөрчлөгддөг харилцаа гэж байна л да. Одоо ингээд сардаа жилдээ тий. Тэр харилцаанууд бол угаасаа хуулиар л явдаг, журмаар л явдаг юм байна. Зүгээр байнга өөрчлөгддөггүй харилцааг бол аль болох хуулиар зохицуулах юм бол хууль эрх зүйн хувьд тэр салбар тогтвортой болдго юм байна. Тэгжээж бид нар хөрөнгө оруулалтыг татдаг юм байна л гэж хэлээд байгаа. За яг тухайлсан залтны эрх зүйн орчноо яаж одоо хөрөнгө оруулалтаа яаж дэмжиж байгаа вэ?
Тийм би одоо түрүү нөгөө хэлсэн шүү дээ тий. Одоо юу гэдгийг би даасан байдлаар дулаан хаамжийнхаа асуудлыг шийдэн явж байгаа энэ тохиолдолд бол ерөөсөө төр оролцгоо байлё. Одоо бол яадгүй гэхээр та тусгай зөвшөөрөл ав, тэзүү хийлэг, зураг хийлэг, за дээрэс нь би үн тарифыг чинь батлая гэд ингээд төр дундуур нь орж ирээд хүндрэл бэрхшээл учруулад байдаг болохоор одоо хөрөнгө оруулалт орж ирдэггүй байх нь. Энэ хуулиар бол би даасан дулаан хаамжийн систем, дээрээс нь хэсэгчилсэн дулаан хаамжийн систем дээр бол энэ бүх төрлийн оролцоо байх ёсгүй гэж ингэж үзэж байгаа. За сэргийгт хэрчим хүч. Манайх ч одоо нар салхины баг дэлхийн хамгийн шахагдшгүй хамгийн мундаг нөөцтэй улс хичээд энэ тариф нь ч өндөр байна. Тийм үнийг сэргийгт хэрчим хүчний салбар нэг тийм одоо яг урд хөршид гэхэд хичнээн их сэнсэн нөгөө юу станц явж байгааг хараад идэм мөртлөө манад ягаад бий болдгоо шалтгааны та юу гэж бодож байна? Тийм. За бид нар чинь 2007 онд сэргийгт хэрчим хүчний тухай хууль гэж баталсан. За тэгээд ямар ч байсан энэ хууль бол миний бодлоор түүхэн үүргээ гүйцэтгсэн. Тэгэхээр энэ хуулийн ачаар бол өнөөдөр бид нар төв эрчим хүчний системийн нэг 18.6%-ийг нар салхины станцууд бол эзэлж байна. За тэгээ одоо сүүлийн үед сэргийгт хэрчим хүчин дээр бол маш их дэвшлүүд гарч байгаа. Ерөөсөө нөгөө анхны хөрөнгө оруулалт бол өдрөөс өдөрт буурч байгаа. Анх бид нар 50 мегаваттын салхины станцыг $100,000 барьдаг байсан бол өнөөдөр $50,000, $40,000 болоод хямдраа явж байгаа. Тэгэхээр энэ сэргийгт хөвөл бид нар цаашаа хөгжүүлэх ёстой. За хоёрдугаар асуудал нь энэ одоо сэргийгт хэрчим хүчний тухай хуулийг бид нар дараагийн шатанд гаргаж шинжлэх, цаг үетэй нийцүүлээ шинжлэх ийм одоо эрэлт хэрэгцээ бий болчихсон. За өнөөдөр бид нар дулаанаа бид нар сэргийгтгэхэр шийдэж байна. Нөгөө нарны панел батарейг чинь тавиа шийдэж байна. За тэр одоо газрын гүний дулаанаар, за одоо дулааны насос гэд ингээд маш олон сэргийгтгийн дэвшилтэй технологиг дулаан хаамжтай ашиглаж байна, мөн цахилгаан хаамжиндаа ашиглаж байна. Тийм учраас бид нарын энэ одоо босруулж байгаа хоёр хуулийн нэг бүлэг нь тусгайлан сэргийгтгийн одоо ийм бүлэг болж орж ирж байгаа. Ингэснээрээ энэ сэргийгтгийн болж орсноороо хуулийн хоорондын одоо нэг эд гэсэн болж өгснөөрөө хуулийн хоорондын уялдаа холбоо сайжирч өгөх юм байна. Технологи бид нар хэр хоцрогдолтой байж байгаа энэ сэргийгтийн салбарт. Технологийн хувьд харьцангуй би бол гайгүй гэж хэлж байгаа. Яагадгүй л энэ сэргийгтийн технологич ер нь яагаад одоо ингээд сайжраа яваад байгаа юм бэ гэхээр нэгдүгürt мэдээж л ерөөсөө тэр үнийг бууруулах. Ерөөсөө л одоо өдрөөс өдөрт л одоо нарны панелийн үн, батарейны үн маш их буурч байгаа. Тийм учраас бол тэр технологи сайжирж ээж үн нь буурч байгаа байхгүй юу. Тэгэхээр бол технологийн хувьд бол ер нь сайжраа явж байгаа гэж үзэж байгаа. Дээрэс нь ер нь бол бид нарын одоо хамгийн одоо дэмжих ёстой нэг одоо их усрал ерөөсөө л хосолсон үйлдвэрлэлтэй дулаан цахилгаан хоёрыг хамтд нь үйлдвэрлэдэг тийм их усрыг барих нь маш чухал юм билээ. За яагаад вэ гэх тэгэхээр одоо ганцхан дулааны станц, одоо хамглан дулааны станц гэж та бүхэн мэдэн штэ тий. Ганцхан одоо дулаан үйлдвэрлэдэг. Гэтэл энэ дулаан үйлдвэрлэдэг энэ ганцхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр орлого нь зөвхөн өвлийнхөө 5 сард л орж ирдэг. Зарлага нь яг уу жилийн 12 сард гардаг. Тэр утгаараа нөгөө дулааны тариф нь яадаг байх нь өндөр болцдог байх юм байна. Гэтэл дулаан цахилгааныг хослон үйлдвэрлэж ивэл нөгөө дулааны тариф нь 2 дахин хямдхан байдгийн байна. Тийм учраас бид нар бол аль болох энэ аймгийн төвүүдтэй дулаан цахилгааныг хослон үйлдвэрлэдэг олон улсад ч бас тэгж үздэг юм байна. Хамгийн үр ашигтай их уср бол хослон үйлдвэрлэлтэй тийм их уср гэж хэлдэг юм байна. За ямар ч үсэн эрчим хүчний салбарт хэрэгцээ том реформ хийгдэг чинь гэж таны ярианаас ойлголоо. За ингээд таны ажил амжилт хүсье. За хууль батлах ажилдаа тэгээ шамдаа оролцоод хизээ өргөн баригдуулъя. Тийм бид нар дулаан цахилгааны хуулийг хоёуланг нь хамтд нь өргөн барина. Тэгээд энэ хаврын чуулганы төгсгөл хаваар өргөн барина гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За тэгвэл та бүхэн. За ингээд энэ нэвтрүүлэгтээ урьж оруулсанд баярлалаа. Эрхэм үзэгчдээ бид ярилцсан хөтөлбөрийн шинэ дугаарыг та бүхэнд хүргэлээ. Анхаарал үзсэнд баярлалаа.